За сайн байцгаана уу? Энэ удаагийн Liberty Pub podcast-ийн маань энэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ сүүлийн үед одоо хамгийн их маргаан мэтгэлцээ өрнүүлж байгаа нэг асуудлыг өнөөдөр ярих гэж бодлоо. За тэгээд ямар асуудал юм бэ гэхээр ерөнхийлөгч улсын хуралд одоо хууль оруулж ирсэн. За гишүүдийг ёс зүйн гэдэг байгаа тийм ээ. Хариуцлага тооцох талаар ийм хууль оруулж ирсэн. За тэгээд энэ хуулийг хоёр талын байр сууриаар өнөөдөр хэдүүлээ сонсъё. Ер нь зүгээр нэг надад ийм бодогдод сүүлийн үед бид нар ингэ шууд нүүрээ тулж байгаад мэтгэлцдэг тийм соёл ерөөсөй байха болчих. Тэгээ өнөөдрийн бас энэ нэвтрүүлэг маань тэр гоё шинэлэг те ийм соёлыг бас хүмүүст одоо ойлгуулаасаа ч гэдэг юм уу харуулаасаа гэж бодож байна. За дээрээс нь манай нэвтрүүлэг ямар ч монтажгүй байгаа шүү. Дараа нь би одоо ямар нэгэн байдлаар энийг хасчи тэрийг эвлүүлчих гэдэг тийм яриа хүлээж авахгүй. Тэгэхээр ерөөсөө яг ингээл шууд явж байгаа юм шиг явна. За тэгэхэд юу ч гэсэн хин ирснийг мэдхээс өмнө тулгаатах юм. За тэгэхэд миний зүүн гар талаас эхлээд танилцуулаад явчих те хин гэдэг. Чинийх бодролд одоо судалгааны чиглэлээр ажилладаг зөвчлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал хийдэг юм. Бит хоёр чинь нөгөө нэг юун дээр айгүй ойрхон таарсан шүү дээ нөгөө огцрох амархан гэд тий тэр үеч чинь бас огцрох амархан дээр нэлээд их таарсан. Бас өмнө нь нэг чухал асуудал болоод нэг бүжгэн жаах хоёр бас нэг подкаст н орж исэн. Тэгжсэн тий. За баасан жаргал хөлийн гишүүн Монгол Ардын намаа сонгогдсон. Хуульч тийм ээ. За. Бадарчин Хэрлэн улсын их хурлын гишүүн. За улсын их хурлын ёс зүйн дэд хорон дараагаар ажиллаж байгаа юм хүн байна. За Батмөнхийн амар санаа Монгол Ардын намын хяналтын ерөнхий орооны гишүүн, ёс зүйн орооны гишүүн. Тэгээд дээрэс нь энэ нэвтрүүлэг дээр хамгийн их сөрөг коммент авдаг хүн. Хамгийн их баг орсон баха тий. Хамгийн их. За тэгээд өнөөдрийнхөө асуудалтай оръё тий. За яг би бол одоо ер нь баг мэдгүй ингээд хараад тахлаар наараа гişүүнээс эхэлсэн юм шиг тий. Ингээд бодглохлоор хөрхийн амт би ч уг нь цаадгын чинь нэг юм юу яатсан байна. Энэ хүн сэтгэл зүйч хэрэгтэй байна л гэдэг юм бичсэн байхгүй. Энэ хүн сэтгэл зүйн тусалцаа хэрэгтэй байна гэсэн чил манай хүн ч орж ирэл амраагаа моо гэл ирсэн. Байсгээл орж ирээд тэгээд би ч одоо сүүлдээ баг өөрийгөө гомо гэж бодтол. Лайв хийсэн шүү дээ хийсэн. Гэхдээ яг би тэр нэг гомдоогүй яах вэ тэгэл хүн уурлал янз бүрийн нөгөө юу гэдэг лээ нөгөө жирэмсний дараах сэтгэл готрол байсан болов ч гэж бодох шиг тэгэл өнгөрсөн. Тэгээд ер нь энэ улсын хурлын гишүүдтэй хариуцлага тооцох нь зөв юм уу буруу юм уу гэдгээс эхлэдэггүй. Аль нь эхлэх вэ? Эхлээд би анх 2024 оны намар яг энэ подкастэнд анх орж байхдаа тухайд ч одоо Төвшин гишүүн, Баярмаа гишүүн өөр Б их хоёр гишүүн тэр орж ирсэн санагдаж байна. Тий нөгөө хин гишүүн бас орсон шүү нөгөө Анар гишүүн орж илүү? Тийм баг. Тэр үед яг анх орж байхад би яг хэлжсэн. 126 гишүүнтэй парламент анх удаа байгуулагдаж байна. Тэр эрхэм гишүүд минь та бүхэн энэ парламентынхаа нэр хүндийг өргөж яваарэ. Тэгэхгүй бол энэ дээр ингээд парламентын нэр хүндийг унгаах юм бол одоо юу руу ч орж магадгүй юм нөхцөл байдал үүснэ шүү. Тэгэхээр та бүхэн минь дор бүрнээ хичээж энэ одоо парламентын засаглал гэдэг юм хамгаалж яваарэ гэж хэлж ирсэн. Тэгээ яг тэрнээс хойш одоо ингээд юу болсныг бүгдөө мэдж байгаа. Одоо бид нар чинь нэг парламентын энэ ээлж сонгуулийн хугацаанд одоо 3 чих хурлын дарга сольж үзлээ. Би анх удаа ийм харж байна. Одоо 3 ерөнхий сайдаа сольжлаа. Тэгээ яг энэ зүгээр хамгийн гол нь энэ парламентын нэр хүндийн их хурлын нэр хүндийг яаж одоо өргөх вэ гэдэг дээр би гишүүдээс асуумаар гай. Яаж парламентын нэр хүндийг өргөх үү? Тэгээд яаж энийг сэргээх ёстой юм? Тэгээд энэ яг их хурлын хариуцлага, парламентын хариуцлага гэдэг нь яг юу юм бэ гэдгийг хоёр гишүүн судлаачаас асууж яриагаа хэлмээр. Басан жаргал. Би чи шууд асуугаад хэлчихэж байгаа юм дээ. Би асуучих л та ганц дандаа чи асуудаг. За би эсвэл инх батрлаас эхэлж байна. Инх батрлын нэлээд олон яриг сонссон. Ер нь яагаад энэ хууль буруу юм бэ те? Тэрийг чи нэг сайхан тайлбарлаад.
За парламентын нэр үндийг хадгалах хамгаалах гишүүдийн нэг тийм тэргүүн зорилт үүрэг ерөөс биш л дээ. Парламентын гишүүн чинь бол ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлж чадж гэнэ гэдэг асуудал. Дараа нь ер нь хуулийг үйлдвэрлэж чадж гэнэ үү тийм. Гэхдээ хуулийг үйлдвэрлэхдээ бас энэ дэг ёсынхоо дагуу зарчмынхаа дагуу үйлдвэрлэж чадж гэнэ гэдэг асуудал. Гуравдугаарт нь гүйцэтгэх засаглал болоод хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэдэг л үндсэн чиг үүргүүд хэрэгжүүлж байгаа юм. Тэр чиг үүргийг иргэдийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаагүй юу? Иргэнээс мандат авсан л иргэн шүү дээ. Бүлүүл ажил хийж байгаа. Тэгэхээр одоо парламентын нэр үндийг одоо өргөхийн тулд хиймлэр ажиллах, зохиомол ямар нэгэн кампайн, аян эсвэл нэг юм хүндлэнгийн дүрм журмын хүрээнд тэр хийн гэдэг бол үндсэндээ бол утгагүй гэж хэлэх гээд. Яг тэгэхээр үндсэн ажиллаа хийх процесс нь за өнөөдөр гараад байгаа хямралыг бол хүмүүс одоо парламент 126 гишүүнтэй болол хямрлаа гэж яриад байгаа бол огтосоо тийм биш. За яагаад гэвэл гишүүдийг олон болохоос өмнө 76-аас 126 болохоос гадна гарч нэг том өөрчлөлт бол манайх сонгуулийн холимог тогтолцоо буюу 48 гишүүн бол жагсаалтаар сонгогч үйл явц. Тэгэхээр одоо өнгөрсөн жилүүдэд гарсан парламентын институцийг бэхжүүлэхэд гарсан ахиц гэвэл би энэ хоёрыг гэж хэлнэ. Энэ хоёр бол ахиц мөн шүү. За өнөөдөр маш олон шалтгаанаар энийг шүүмжилж байна. Гэхдээ үл энэ маргаангүй ахиц. За яагаад вэ гэдэг асуудал. За хэдэн жил ухраагаад харах юм бол манай парламент дарга нь доктортой те одоо Занданштар дарга бол хамгийн удаан улс хурлын дарга хийсэн болж байгаа шиг байна. Засгийн газрын доктортой те бүх юм доктортой юм шиг ажил асуудалгүй байсан юм шиг ярьж штэ. За тэрийг бол парламент их аятайхан нэр үндтэй бат өгөөжээ гэж хэлж явах шиг байна. А би үл тэнтэй санал нийлэхгүй. Өөрөөр хэлбэл гаднаасаа харахад доктортой албан тушаалтай хүмүүс нь доктортой байна гэдэг чинь төрийн ажил доктортой систем доктортой байна гэсэн үг огтос биш. Эсвэргээрээ парламент шиг хилцүүлэг явдаг, сөрөг хүчинтэй байдаг, асуудал нь гацдаг, хилэлцдэг, хилэлцүүлгийнхээ замаар байж болох дундын хамгийн үр ашигтай хөлбөр төр тогтдог чинь парламентын үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Тэгэхээр товчхондоо бол өмнөх парламентуудын үед бол манай сөрөг хүчин байгаагүй үндсэндээ хилцүүлэггүй болсон юм. Тэгэхээр ч аргагүй ш хүч түрээд санал гаргаад хулаа баталцдаг, засгийн газраас орсон хууль болгон их хурлаар ногоон гэрлэр батлагддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл үндсэндээ Монголын парламент ажиллаагүй байхгүй юм. Парламент ажиллаагүй. Парламент одоо л ажиллаж эхэлж байна. Бод байдал дээр. Одоо өнгөрсөн жилд засгийн газар хамтарсан засгийн газар огцорсноос хойш Монгол сөрөг хүчинтэй болоод одоо бараг сүүлийн 10 жилд Монголын парламент ажиллаж эхэлж байна гэж хэлж болохоор байхгүй. Тэгэхээр бол одоо эрх баригчид бол нөгөө хил ам гардгүй өөрсдийг нь хинч хүмжилдэггүй гараа өрг гэхтэн бүгд гараа өргөдөг байсан тэр өмнөх 8 жилийн циклээ өнөөдөр үргэлжлүүлээд санаж штэ. Яагаад тэгэхээр өөрийнх нь үгэнд ордог хүмүүс гарч ирсэн байна. Өөрийг нь эсрүүцдэг сөрөг хүчин гарч ирсэн байна тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө тогтолцооныхоо дагуу үндсэн тоглоомынхээ дараагаар шийдэгдээгүй асуудал болгон чи өнөөдөр хямрал болж илэрч байгаа байхгүй. Товчхондоо бол 2024 оны сонгуулийн дараа Монгол ардын нам бусад намуудтайгаа эвсгэж дотооддоо эвслийн засгийн газраа байгуулад өнөөдөр явж байгаа процесс чи 24 онд явах хэрэгтэй байсан сөрөг хүчин. Гэтэл өөрийг нь хянах хэрэгтэй байсан сөрөг хүчнүүдээ засгийн газрын албан тушаал те яамдыг өгөөд хамтарсан засгийн газарт албан тушаал болоод төсвийн эрх мэдлэр одоо шулуухандаа бол өөрийгөө хянах хүнийг л худалдаж авч байгаа процесс шүү. Тэгээ тэр хямралчин өнөөдөр гарч байгаа. Тэрнээс биш гишүүд ёс зүйгүүдээ болцсон ч юм уу. Тийм процесс үл биш ээ. Өөрөөр хэлбэл шалтгаанаа жоохон буруу газраас хайгаад буруу одоо тийм механик юм нэгдлийг л хийх гэдэг нэг жил гэдэг. Яг нь сайн яриг өршлүүлээд хэлэхэд ив нэгдэл гэж яг юу юм бэ? Бүгдээ 100% санал нэгтэй байхыг ив нэгдэл гэх юм уу? Тэ? Ив нэгдэл өөрөө ардчлалд ямар үнцэнтэй юм бэ? Ардчлал гэж өөрөө бас юу юм бэ гэдэг асуулт зүйсээр тавигдана. Яг нь зүгээр би өөрөө хувьдаа одоо ингээд нөгөө их хурл руу орсон хойно гадна байх гэдэг энэ хоёрыг харьцуулаад харахаар яг парламент дээр өрнж байгаа хилцүүлэг, орж ирж байгаа хууль тогтоомжийн төслүүд, түүн дээр гарч ирж байгаа саналууд гэдэг ингээ харахаар маш олон зүйл бидний гаднаас хардгаас маш олон зүйл өөр байгаа. Жишээ нь юу нөр? Жишээ нь төсөв. Жишээ нь төсөв дээр одоо би бас санаж байгаа бол энэ тойргийн төсөв гэж байх ёсгүй. Тойргийн гишүү санал гаргах ёсгүй, тий? Энэ ч өөр Монгол улсын төсөв гэж байх ёстой. Төсвийн хуваарлт өөрөө ингээ буруу яваад байна. Бүгд ингээд нөгөө тойрогдоо нэг зам, нэг сургууль, нэг одоо юу гэдгийг имлэгч гэдэг нэг байшин барилга барихын төлөө яг нэг төсвийн нэг сар гараад юус 10 сар болох хэрэг бүгд тийшээ шуурчин. Тэгээ тэрнээс өмнө одоо юу гэдгийг засгийн газрын зүгээс за гишүү төсөвтэй холбоотой саналаа өгөөч гэж байгаа шиг тий. Тэгэхээр энэ байдлаар ингэж төсвийг ингэж нөгөө дараагийн сонгуулийнхаа
одоо нэг юм авилга шиг тийм байдлаар бол энэ төсөв жишээ хэлцэх ёсгүй. Хэдийгээр би чагсаалтын гишүүн ч гэсэн яг манай зарим гишүүд жишээ чи өстө нэр тойрог дээр очихоор амаа барина гэж гэдэг юм уу нэг иймэрхүү маягаар хэлдэг л дээ. Гэтэ энэ бид нар ингэж асуудалд хандах юм бол тэгвэл энэ сонгуулийн системийг өөрчилсөний чинь гол утга учир бид нар ингэж гаргах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр ингээд төсөв гэдэг ямар чухал элемент вүлээ тэрийг яаж хэлж байгаа вэ гэдгийг эргэж харах айгүй олон юм. Хэрлэн шүү. Тэгэхээр зүй талаас ярил тий. Яагаад энэ хууль хэрэгтэй юм бэ? за тийм. Тэгэхээр одоо сая манай оролцогчд хэлж байна л да. Ер нь бол парламентыг илүү хариуцлагатай болгохын төлөө төрдөө итгэх итгэлийг бас нэмэгдүүлэхийн төлөө одоо энэ л одоо энэ хуулийг үл ерхэд зориулж гаргаж байгаа гэж. Тэгэхээр ер нь бол тийм ээ одоо яг хууль тогтоох үйл ажиллагаа яг ном журмаараа явдаг. Гарч байгаа хууль нь яг одоо ард иргэд улс орны эрх ашигт нийцсэн хууль гардаг тийм ээ. За тэнд одоо яг л нөгөө мэтгэлцээний зарчмаараа одоо олон ургалч үзлэр улс төрийн 5 хүчний төлөөлөл өнөөдөр парламентт байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө үзэл баримталтад тулгуурлаж яг улс орны эрх ашигын төлөө бас ингээд дуурч хилцэж мэтгэлцэж яг жинхэнэ амьдралд одоо хэрэгтэй хуулиа гаргацдаг. За ийм одоо нэгсэндөө парламент дотор ч н олонхын ч бүлэгтэй цөөнхийн ч бүлэгтэй бас нэг сөрөг хүчинтэйгээ байдаг. Ийм байх юм бол илүү одоо мэтгэлцэн илүү одоо яг ном журмаараа яваад илүү сайн хууль гарах байсан болов. За ингээд эрхийн хэрээр одоо эннийхээ үр дүнд парламентд итгэл одоо бас нэмэгдэх байсан болов гэсэн энэ байр суурийг илэрхийлж байна л да. Тэр энтэй бол би санал нийлж байна. Нэг талаас нөгөө талаас бас одоо тэр парламентд итгэх итгэл гэдэг юм чинь одоо яг бий болгоход тэр нөгөө хуулийг боловсруулж байгаа хуулийг одоо батлахад санал өгж байгаа тэ одоо энэ гишүүдийн чинь өөрийнх нь итгэл үнэмшил тэр улсын хурлыг бүрдүүлж байгаа 126 гишүүний үйл ажиллагаанд хандж байгаа хандлага сахилга энэ бол одоо бас шууд нөлөөтэй л дөө. Тэгэхээр энийг бас эмх цэгцэнд нь оруулаад жаахан хариуцлагатай болгоё. Жаахан сахилгатай болгоё. Өнөөдөр ард түмнийг төлөөлөөд хууль батлаад төсвийг хуваарлаа сууж байгаа хүн яг л тэр итгэл үнэмшлэрээ ард түмний төлөө улс орныхоо төлөө гэсэн эрх ашигынхаа төлөө энэ сэтгэлээр ажиллуулахын төлөө энэ бас хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоор энэ хууль орж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр итгэлийг бол парламент гаргаж байгаа хуулиараа үйл ажиллагааныхаа үр дүнгээс гадна тэр ажлыг хийж байгаа гишүүдийн ажилдаа хандлагаас бас бид нэр итгэлийг бий болгож яадаг учраас яах аргагүй хариуцлага сахилгын тухай асуудал ярихаас цаг одоо бас ярих хэрэгтэй болцсон л байгаа л да. Энэ хууль ийм учраас орж ирж байгаа гэдэг нь хууль санаачлагчийг төлөөлж хэлж гин гэсэн үг юм. Орж ирж байна гэж хэлж байна. Одоо бид нар чинь хууль санаачлагчийг төлөөлж гэж юу байна? Хуулийг дэмжиж байгаа гэдэг. Дэмжиж байгааг байр суурьнаасаа би хэлж байна л да. Тэгэхээр одоо энэ орж ирж байгаа хуулийг бид нэр бүгдийг бас уншиж судална те. Энийний цаад үзэл баримтлалыг бид нар бас ойлгож тэгээд тэрнийхээ үндсэн дээр бид нар дэмжих үү гэдгийг шийдэж явдаг байгаа. Ер нь маш цөөхөн залттай нэг урт хууль бол биш үү шүү дээ. Бид нар парламентээс харсан баруун 6 7 залт байсан уу 8 залт байсан уу? Цөөхөн залт. Богинохон залттай. Тийм л хууль л шүү дээ. За. Ер нь яг түрүү хэллээ шүү дээ. Одоо ёс зүйтэй байхын хариуцлагатай байхыг заавал парламент ийм одоо PR хийх албагүй гэж хэлж шүү дээ. Тийм тэр бол үнэн. Гэхдээ одоо энэ чинь ингээ ард түмний төлөөлөл болоо сонгогдсон байгаа энэ чинь ард түмнээ манлайлж лидер болох хэрэгтэй хүмүүс шүү дээ. Ер нь бид нар чинь баахан монголчууд биенээсээ нэг монголыгоо сонгоол биднийг төлөөлөөд хууль батлаад ингээ яваач гэгээд хүн сонгогдсон байсан чинь нөгөөх нь орой олгон лайваар гараад пэмэн гэмэн ямар юмнууд мэн тэгэл тэгээ байжснаа ингээл ордон дотор ингээ согтоо мохтоо архиуж яваал тэгээд цалинжаа явж иж ажил мэжилдээ ирэхгүй байгаад энэ хүмүүс яаж хариуцлага тооцоо ингээ хариуцлага тооцъё гэхээр бид нар чинь ингээд нөгөө нэг их хурлын гишүүний дарахын ирэх гэдэг юмар. За тэгээд жишээ нь одоо бүгд мэдж шүү дээ ордон дотор бие нэгээ барьж авч мэдээл. Тэгээд ер нь ойр ойрхон зодон болдог болчихлоо шүү. Би одоо ойр ойрхон. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь тэгээд хэдүүлээ яах юм тэгээд окей за тэгвэл ингээд байж гээд ингээд гэтэл нөгөө гудамжинтайгаар харахаар ард түмэн чинь бас үгүй энэ их хурлын гишүүдэд хариуцлага тооцдог болмоор шүү дээ. Сонгож болсон юм бол татаж болдог болмоор. Одоо бүгд нэр ингэж ярьдэн шүү дээ. Солонгост ингээд нэг гишүүн жилүү сайд нь ингээд одоо нөгөө улсын унаагаар хагасаа бүтэн сайд явцсан болохоор уучлаарай гэж ингээд бүхийг хэлээд шүү дээ. Бид нар тэрийг хүсээд байгаа шүү дээ. Маа монголчууд ийм биш вэ гэдэг. Тэгээ тийм болгодог юм а хийгээд ихээр gai болохгүй гэдэг хахаар би бас энэ дээр гайхаад тахгүй. Тэгээд наад хууль чинь таны ярьж байгаа шаар өөр үрээтэй хууль биш шүү дээ. Хуулаа унсан биз дээ тий. Хуулаа бол бүгд уншсан биз дээ.
Би бол хууль уншаагүй. Наад ярьж байгаа ч юм бол шал өөр агуулгатай ойлгож байна ч тийм. Хэвээ хоёр өөр юм байна. Энд чинь би бол ингэж ойлгосон. Зүгээр би бол хууль уншаагүй. Тэгтээ эн чинь би үзэл хүмүүст уншиж өгсөн шүү. Олон нийт. харин уншиж өгснийг бас сонссон. Энд чинь бид нар тэр хуулийг тойрж ярьж байгаа юм чи. Нэг нь хуулаа уншсан нөгөөт нь уншаагүй болч бидний яриаш нэг хогтолцохгүй л байгаа. Одоо тухайлах юм бол сая одоо Амар Санаагийн хэлж байгаагаар ер нь одоо энэ ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн дотор энэ хуулийн төсөл дотор за тангарагт улсын хурлын гишүүн болоод өргөж байгаа тангарагт ёс зүйн хим хэмжээг мөрдөх тухай гэж оруулж ирсэн байгаа тийм. Тэгэхээр ёс зүйн хим хэмжээ. За хоёрдугаарт нь одоо ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж гэсэн гэдэг ийм одоо хуулийн төсөлд чи хоёр одоо зүйл дээр энэ тухай санаа орж ирсэн байгаа даа л да. Тэгэхээр ёс зүйн хим хэмжээг зөрчинө гэж тийм ээ. Тэгэхээр мэдээч хэрэг одоо саяны гарч байгаа сүүлийн үед гарч байгаа зөрчлүүд бол яхаарахгүй л одоо хин ч гэсэн хараад ойлгохоор ёс зүйн хим хэмжээг зөрчсөн зөрчлүүдийн тухай яриад байна л да. Тэгэхээр ийм хандлагаар, ийм сэтгэлээр, ийм хариуцлагагүй байдлаар одоо ард иргэдийн өөрт нь итгэж төлөөлүүлж явуулж байгаа энэ ажил үүрэгтэй хандаад байх юм бол энийг бид нар одоо зохицуулахаас аргагүй л болоод байна шүү дээ тий. Энэ зохицуулах хэрэг танд байгаа юм шүү. Та чи өөрөө тэр хорооны дарга өстэй ёсцсон тий. Та яагаад өөрийнхөө ажлыг шүү заавал энэ хуулиар хэлэх. Та өөрөө ажиллаа гэсэн юм шүү. Тэгэхээр ёс зүйн дид хороо бүдүүлэг харагч явуулчлаар тэгтээ зүгээр тань руу дайраад байгаа юм биш шүү. Байх чинь бас таны эрх шүү дээ. Ер нь бол яагаад байж Үгүй одоо би таны ажил юм шүү гэж асуух. Одоо би таны хариуцсан ажил юм шүү. тэгэж наад чи яг бүдүүлэг муу юм уу биш юм уу бид нар хэлж байгаа. Хувь өнрөө дайраад байгаа. Яг агуулга руу оръё. Тий агуулга руу оръё. Тэгэхээр одоо энэ саяных ёс зүйн зөрчил мөн үү үгүй юу? Тэгвэл энийг ёс зүйн дид хороо энийг авч үзэх үү үгүй юу гэдэг асуудал ярьж байна л да. Тэгэхээр энэ ёс зүйн зөрчлийг бид нар одоо ёс зүйн дид хороогоор аваад үзэхэд бол бид нар одоо төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль, улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэд энэ хоёрын хүрээнд бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр хэрвээ бид нар энэ хууль дүрмийг одоо дутуу хэрэглэх юм бол бид нар хувилдсан болно. Хууль дүрмээсээ давж хэрэглэх юм бол бид нар хүнийг хилмигдүүлсэн болчихно. Тэгэхээр яг одоо байгаа одоо хууль дүрмийнхаа хүрээнд аваад үзэх юм бол одоо саяны ярьж байгаа зөрчлүүд байна шүү дээ тийм үү? Саяны ярьж байгаа зөрчлүүдийг ёс зүйн дэд хороогоор хэдий давж хилцдэг юм бэ гэхээр улсын хурлын гишүүнээс өргөдөл ирэх юм бол эсвэл иргэнээс өргөдөл ирэх юм бол тэрийг хянан шийдвэрлэдэг. Өргөдөл ирээгүй бол эсвэл өөрөө нөгөө хүн одоо алдаатай зүйл гаргачихад за би өөрөө ёс зүйн хариуцлага хүлээе гэдээ ороод ирэхэд тэрийг нь хүлээж аваад асуудлыг шийдвэрлэхээр одоо нөгөө хууль дүрмэнд нь байхгүй байх жишээтэй. Өгвөл ёс зүйн дэд хороо нь санаачлагаараа тэр асуудлыг аваад шалгаад үзэхээр хуулиндаа дүрмэндээ тэр нь байхгүй байх жишээтэй. Тэгэхээр чи одоо хууль тогтоох төвшөнд ажиллаж байгаа хүмүүс гэдэг бол түрүүний сайн хэлээд байгаагаар хууль дүрмийнхаа хүрээнд байхаас биш дутуудуулж хэрэгжилж болохгүй, давуулж бас хэрэгжилж болохгүй ийм нэг бас хязгаарлалтууд байдаг. Энэ дүрмэнд бид нар өөрсдөө өөрчлөлт оруулах боломж бүр ирэх нь байгаа л да. Жишээ нь одоо хамгийн сүүлийн жишээ их төвшин гишүүний жишээ тий. Энэ гишүүний кейс одоо жишээ нь яагаад ёс зүйн хороо хилцэх юм уу хилцэхгүй юм уу тий. Түүний тараа та өөрөө бас мэдээлэл хийсэн шүү дээ. өөрөө өргөдөл өгч ижил хилцүүлүүлэх байх л та. Эсвэл иргэн гишүүн хэр чин одоо бүхэл хүн хийж байж болох байхгүй. Заавал иргэн даваатал өөрөө ингээд хохирсон хүн чинь өөрөө л өгсөн дэр үү тий. Даваа далаа өөрөө өгөхгүй байсан ч иргэн хараа за энэ бол илэрхий ёс зүйн асуудал нэг өргөдлөх юм бол одоо гишүүний одоо танаа дээр хэдэн асуудал тэгж шийдэгдсэн. Мэдээж одоо их том шийтгэл оноож болохгүй юм. Гэхдээ одоо ёс зүйн үнэхээр унтсан юм л яг хэдэн асуудал шийдэгдээд тодорхой 20% тий хамаагүй тий багч гэсэн шийтгэлийн яг хэдэн үнд өгөв ер нь юу болов? За одоо яг 26 оны 1-р улирлын байдлаар одоо манай дээр 7 өргөдөл ирээд байна л да өргөдөл гомдол ирээд байна. Одоо 7 гишүүний асуудлаар 7 асуудлаар тий. За тэгээ яг зүгээр нэг асуудлаар ирсэн өргөдлийн тоог бол харилцан адилгүй байх жишээ тийм ээ. За 7 асуудлаар өргөдөл гомдол ирснээс одоо бид нар нэг 4-ийг нь шийдвэрлээд тий. Тэгээд одоо 3 нь одоо хилцэгдэх энэ шатандаа л явж байгаа. Тэгэхээр энэ ёс зүйн дүрм гэдэг маань болоод ирэхээр бид нар чинь ер нь бол улсын хурлын гишүүний одоо үндсэн ажил үүрэгтэй бас одоо иргэдтэй тий одоо харилцаж байгаа субъектүүдээ одоо ямар ёс зүйн хэмжээнд харилцах вэ гэдэг тухайн асуудлыг бид нар сая баасан жаргал гишүүн нээлж байгаа одоо тэр ёс зүйн дүрмээ бид нэр эргэж харах тэр төрийн албаач ёс зүйн хуулийн хариуцлага тооцсон юм бэ эсвэл тооцоогүй юм уу гэдэг. За одоо 7 өргөдлийн маань одоо 4-т нь одоо бид нар хариугаа өгчөөд байгаа. Одоо 3 нь одоо яг хүлээгдэж байна. Бид нар чинь ёс зүйн дэд хорооныхоо хурлаараа
За тэгээд хамтын шийдвэрээрээ хилцчээж бид нар асуудлыг шийднэ тий. А тэрнээс биш одоо нэг хүн шалгаад нэг хүн хоёр хүн ажлын хэсгээд нэг хоёр хүн шалгаад за одоо ийм хариуцлага тооцъё гэдэг ингээд явах нь бол бас болохгүй л дээ. Тэр чинь одоо хүний одоо нэр хүнд одоо тий нэр хүндтэй холбоотой асуудал, тэр хүний алдар хүндтэй холбоотой асуудлыг бид нар бас маш хянамга авч үзэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр одоо манай Баасан жаргал гишүүн 24 онд 25 онд одоо нэг улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлаа явж исэн. Энэ дээр бас нэлээд тодорхой судалгаанууд бас хийсэн байгаа тий. Манайхаа шууд ингээ одоо ерөнхийдөө нэвтрүүлэг эхлээд 20 минут болсон байна. Тэгэхээр хэдүүлээ одоо шууд тойруулгүй шууд гол асуудал руу яг яагаад энэ хууль болохгүй юм бэ гэдэг талаар шууд яриад байдгүй. Тэгвэл одоо хэдүүл бол айгүйх тойрууллаа одоо. Шууд яриад. Нэгдүгээр ерөнхийлөгч өргөн барьж байгаа нь болохгүй. Манайч парламентын засаглалтаа одоо илэрхий тодорхой тий. Тэгтэл ерөнхийлөгч засаглал хууль алдагдсан. Манай Монгол бол дээрэс нь яг зүгээр энтэй холбоотой нэг юм байгаад байна. Ер нь бол 92 оны үндсэн хуулийг батлах үед парламентын засаглалтаа байх уу, ерөнхийлөгчийн засаглалтаа байх уу гэдэг нь өөрөө улс төрийн хүрээндээ маш том маргаан таажаад энэ хоёр хоорондоо зөвшөөрсөж байгаа дундын хувилбар дээр тогтоод одоогийн үндсэн хуулийг баталсан байна. Гэхдээ энэ дотор саармагдуу гэсэн. Тэгээд энийг нөгөө үндсэн хууль өөрөө ажиллаж явах явцад одоо үндсэн хуулийн тайлбар гаргах ч юм уу тий янз бүрийн замаар ингээд залруулад явах юм одоо цаг хугацаанд дээр бид нар яг байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ үүний мөрөөр 19 онд ерөнхийлөгч ямар хууль санаачлах юм, ерөнхийлөгчийн хүрээ хязгаарыг яах юм гэдэг зүйл маш хүчтэй яригадаад ерөнхийлөгч болвол яг энэ хууль заасан, үндсүүл заасан чигүүрийнхаа хүрээнд л ажилланаа. Тэр хүрээнд л энэ хууль тогтоомжууд нь явна гэдэг ийм одоо өөрчлөлтийг бид нар хийсэн боловч тэр чигүүрэгт хамаарахгүй асуудлаар өнөөдөр парламент руу орж ирж байгаа нь өөрөө болохгүй байна гэдэг. Миний хувьд бол хамгийн эсэргүүцэж байгаа нэг гол үндслэл тэр уучлаарай энэ бол парламентын засаглалтаа ороо гэд. Хоёрдугаарт яг ерөнхийлөгчийн ажлын алба гэнтэргээ бусад хүмүүсээс хийж байгаа мэдээлэлч тэр бүгдийг харж байгаа та бүхэн ерөнхийлөгч парламентыг хянах ёстой гэдэг ийм зүйл бол маш хүчтэй явж байна. Одоо цорын ганц бүх ард түмнөөсөө сонгогдсон хүн ерөнхийлөгч учраас ерөнхийлөгч парламентыг хянана гинэ. Тэгээ энэ бол одоо тэгээд парламентын засаглалтаа орно юм уу эсвэл ерөнхийлөгчийн засаглалтаа орно юм уу эсвэл энийг бид нар тодорхойлох хэрэгтэй юм. Тэгэхээр ийм хэмжээ рүү энэ асуудал чи өөрөө явж байгаа нь өөрөө аюул байна л гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бас нэг юм хэлэхэд өчигдөр орой юу яж лээ парламент ТV-гийн одоо нэг ярилцлаганд Монгол Улсын их сургуулийн профессор Лүндэн Дөрж профессор одоо яг энэ талаар ярьж илээ л дээ. Тэгээд Лүндэн Дөрж профессор хийж байгаагаар бол одоо Монгол улсад одоо 128 субъект одоо хууль санаачлах хэрэгтэй байдаг. 126 гишүүн. За тэгээд одоо засгийн газар ерөнхийлөгч гэдэг тийм ээ. За энэ бол яг аргагүй хууль санаачлах эрх бүхий субъектийн хувьд бол ерөнхийлөгч болох юм байна. За одоо яг одоо өрнөж байгаа нэг асуудал болоод ирэхээр улсын хурлын тухай хуулиар улсын хурлын үйл ажиллагаа болоод хуралдааны дэвттэй холбоотой хуулийг бол улсын хурлын гишүүд санаачлна гэж орсон байдаг. Тэгэхээр энэ улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудал юм уу? Энэ улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ерөнхийлөгч санаачилж орж иж байгаа. Тэгээд энэ орж ирээд байгаа мó гэсэн нэг ийм маргаа өрнөд байгаа. Тэгээд энэ дээр Лүндэн Дөрж гишүүн хэлжилэлд Лүндэн Дөрж профессор ярьж байгаагаар улсын хурлын тухай хуулийн одоо нэг хуулийн зохицуулах харилцааны хүрээгээ зааж өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхэд бол улсын хурлын тухай хуулийн одоо тэр яг зохицуулж байгаа харилцаан дотор улсын хурлын одоо ерөн бүтэц зохион байгуулалт за тэгээд одоо улсын хурлын гишүүний бүрэн эрх халдшгүй байдал тэгээ үйл ажиллагаа гэдэг ингээд дараалуулж бичсэн ингээд аваад үтсэн байна. Тэгэхээр одоо энэ үйл ажиллагаа гэдэг чинь болоод ирэхээр тустай асуудал. Энэ бол одоо өнөөдөр орж иж байгаа зүйл чинь улсын хурлын гишүүний бүрэн эрхийн тухай асуудал. Бүрэн эрхийн тухай асуудал гэдэг чинь улсын хурлын үйл ажиллагаанаас тустай зүйл болоод ирэхээр энэ тухай дээр бол ерөнхийлөгч хууль санаачлаад явахад болох юм а гэсэн ийм аргументыг хэлж илээ. Тэгэхээр би бас одоо Монгол улсын бас л нэг топ хуульчийн хувьд Лүндэн маш профессор хийж байгаа зүйлийг би бас одоо тийм болов гэж бодсон. Тэгээд бас зарим нэг хүмүүс ярьж ин л да улсын хурлын гишүүд өөрсдөө яг энэ асуудлаа бүрэн эрхтэй холбоотой асуудлаа өөрсдөө хуулиа санаачлаад ороод ирэх болох байсан юм гэсэн ийм аргументуудыг ярьж байгаа. За энэ дээр бас өчигдрийн ярин дотор нэг зүйл хөндөгдсөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж үүдэг. За тэр хуулийн 8 дугаар зүйлд болоод ирэхээр улсын хурлын гишүүн улсын их хурлын одоо гишүүний бүрэн эрхийг нэмэгдүүлэх хариуцлагыг сулруулах тухай хуулийн залтыг
одоо хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхгүй байхаараар бас юм тусгасан байдаг юм байна л да. Тэгэхээр яхаар улсын их хурлын гишүүд бол бид нар энийг одоо биднэрт одоо ийм хариуцлага тооцноо ч гэдэг юм уу бидний бүрийн эрх халдшгүй байдлыг ингэж нэмэгдүүлнэ гэсэн ийм зүйлийг ярих нь болоод тэгэхээр тухайн тэр хуулиар бол бид нар хязгаарлагдчихдаг юм байна. За тэгэхээр улсын их хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой энэ асуудлыг одоо миний бодлоор засгийн газар орж ирэхгүй нь ойлгомжтой. Улсын их хурлын гишүүд 126 гишүүн маань өөрсдөө боломжгүй болчихж байгаа юм байна тий. Одоо тэр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуультайгаа холбогдуулаад ийм тохиолдолд яахааргүй ерөнхийлөгч оруулж ирэх байсан юм байна да гэж би бол одоо үзэж байгаа. Яг ерөнхийлөгчийг ойлгож болох нэг юм байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө үндсэн хуулийн дээр байгаа тэгвэл нөгөө нэг гишүүдтэй хэрхэн хариуцлага тооцох юм бэ гэдэг нэг 2 3 заалтууд байгаа шүү дээ. Гишүүд ингээд яавал үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гаруул үргэсэн тангаргаасаа нэцүүл энийг ингээд дэлгэрүүлээд органик хууль маягаар оруулж ирж байгаа юм шиг байна. Зүгээр миний харж байгаагаар яг үндэ манай Монгол улсад бол эрх мэдэл хуульд бол алдагдсан. Аль элбэгдөрж инх баярын үеэс тий засгийн газрыгаа ингээд өөрийнхөө хажууд авчдаг. Дээрэс нь мэдгүй яагаад тийм бүүм зүгээр хүмүүсийн ярьж байгаагаар тэр дээж үгийн шүүгчнэрийн өргөдөл нь сейфэнд нь байж идэг шиг нэг юм домог момог шиг юм ярьдаг. Тэгээд би яагаад энэ шүүх эрх мэдэл ингээд ерөнхийлөгчдөр очицсныг мэдгүй. Тэгтэл байгаад идэг тий. Тэгээд дээрэс нь хууль шүүхийнх ингээд байж идэг. За ингээд сүүлийн баг миний мэдгэлээ би яг ухаан орсноос хойш 16 7 жилийн турш ерөнхийлөгчтэйгээ хамт гүйцэтгэх засаглал нь байлаа. Сайхан бэлэгч элбэгдөрчтэйгээ байлаа. Тийм ээ. Баттулгагч хүрэн сүхтэйгээ байлаа. Оюун эрдэнэч хүрэн сүхтэйгээ байлаа тий. Одоо ингээд тэгэнгүүт чинь нөгөө ямар ч үсэн нэг цул болчих юм бол бид нар дарангуул руу орчихно гэдгийг ойлгоод байгаа. Гэхдээ одоо хамгийн сүүлчийн за ингээд засгийн гүйцэтгэх нь ерөнхийлөгчдөрөө очт юм байж хууль тогтоох нь тэгвэл ерөнхийлөгчдөр биш юм. Тэгээ одоо ганц үлдчихэж байгаа нь үргээ парламент л байгаа байхгүй. Тэгэд энэ хэрвээ одоо парламентын гишүүнийг ёс зүйн хариуцлагыг үндсэн хуулийн цэс тооцдог болчвол тэгээд одоо цул болчих юм шүү нөгөө эрх мэдэл чинь. Би бол тэгж л хараад байгаа. Хамгийн гол миний айж байгаа айдас бол тийм байгаа даа. Ер нь бол ингэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч чинь өөрөө та нар хилэлцээ гэдэг байгаа шүү дээ. Их хурлын гишүүд өөрсдөө хилэлцээ. Би бол зүгээр хууль санаачилж байна. За. Зүгээр үзэл баримтлаа. Тэгээд дараа нь тэр одоо хууль хилцэг чинь тэгдэг үстэй ингээд дотор нь юу байх юм яах юм заалт нэмэх юм уу хасах юм уу яах юм гэдэг өөрсдөө хилэлцэх гэдэг шүү. Одоо би хилэлцэж юм бол ягаад гişүүдэд дуудаад энийг дэмжих шаардлагатай тэгвэл. Одоо өөрсдөө хилэлцээ өөрсдөө та нар шийдэж байгаа юм бол ягаад хилэлцсэн юм бэ? Тэр бол хараад байгаа. Та нар гişүүд чи өөрсдөө ярьж шүү. Бямба шиг юм яриад тий. Ягаад тэгвэл нөгөө талтай юм. Ягаад бүлгээсээ шахаад байна тэгвэл. Яг бүлгэрээ одоо юу гэдгийг те. Одоо намын бүлгээс гарсан шийдвэрийг бүгд үг дүүгөө даах хэрэгтэй гэдэг журам орж гарын шиг зурлах гэдэг. Тэр орж ирсэн үү? Эсвэл би худлаа мэдээлэл авчихсан. Бүлгийн дарга сүлд хэлжсэн биз дээ. Та бүлэгт байхгүй учраас та мэдэхгүй. Бүлэгт байх нь нас те. Тэр хэрлэн гишүүн тийм орж ирсэн юм уу? Одоо нэг сошиалор юм яваадсэн шүү дээ. Бас ярьсан. Орж ирсэн. За тэгэхээр одоо өөрөө гишүүнээс асууя нөгөө асуудал шүү. Миний асуулт юу вэ гэхээр би нэг сошиалор юм харсан. Тэгээд одоо иргэнийхээ би ч одоо тэр дотор байхгүй учраас мэдэхгүй байна. Тэр нь юу вэ гэхээр Монгол Ардын намаас одоо бүлгээс гарсан шийдвэрийг гишүүд 100% даах ёстой гэдэг юм намын бүлэг дотор мөрдөх журам гарч ирээ гараа үсгийг зуруулах шахсан тухай шийдвэр гэдэг шүү. Бүлэг юм. Тийм одоо бүлгээс орж ирсэн тийм болсон юм. Тэгэхээр тийм орж ирсэн юм хэрлэн гişүүн. Тэр орж ирсэн шүү дээ. Орж ирсэн. Тэгээ би тэрийг орж ирэх учир шалтгааныг би бас бодсон л доо. Одоо ер нь бол сая чин бид нар за одоо 24 оны 7 сард тангарага өргөөл улсын их хурлын гишүүн болол одоо бараг бүтэн 2 жилийнхаа нүрийг арай хараахан үзег байгаа хэрнээ бид нар чинь одоо ерөнхий сайд улсын их хурлын дарга хоёроо нэг өдөр огцруулж хаяал тийм ээ. За тэгэл одоо ерөнхий сайд засгийн газар одоо хэдэн ч удаа солилцоод одоо 3 дахьынхаа нүрийг үзээ явж штэ. Тэгэхээр уг нь бол улсын их хурлд 68 одоо судалтай болсон одоо ирэх барьж байгаа нам. За тэгсэн хэрнээ одоо засгийн газарда улсын их хурлда одоо үйл ажиллагаанд бас ингээд чагтлаа зогсоод ингээд үнэхээр ингээд иж болох боломгүй л байгаа юм л энэ төр засгийн үйл ажиллагаа бас доктортой явбал улс оронд хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр одоо үнэхээр л одоо
энэ байдлыг засах юмсан. Одоо түрүүн бид нар чи 2019 онд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын засгийн газрын насжилт дунджаар 1.4 жил байна. Засгаа доктортой байхын төлөө 19 онд чи үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байна гэдсэн. Гэтэл яг 19 онд өөрчлөлчвөл одоо ингэ явж исэн чил одоо бид нар чинь баг сая хамгийн сүүлийнх нь 9 сар гарантай болгоод огцруулаад хийж штэ тий. Хин огцруулж. Тэгэхээр чинь одоо нэг намыг төлөөлөөд олонхийг бүрдүүлээд байж байгаа та нар минь жаахан сахилахтай улс орныхоо эрх ашгийг бодоод нэг цөмөөрөө бүлэг дээр бүх юма ярьчдаг бай. Бүлэг дээр бүх одоо эн чинь арчлын зарчмаараа их өдөр шууд яг юуг эсрүүцээд байгаа. Одоо шууд хэлээх шүү. Энэ санаагаар орж ирсэн. Одоо сая эрдэнэ гишүүний үгэн дээр л харж байна. Сахилахтай бай гэх тэ. За одоо энэ гол мөн чанар нь биендээс гарч ирж байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө хувь хүн дээрийн субъектив хэлж байгаа юм шиг. Жишээлбэл энэ асуултуудыг харахад бол энэ бол одоо тухайлбал тоо хоёрын хийх ёстой ажил юм уу да гэж харж. Жишээлбэл ёс зүйн асуудал бол хэрлэн гишүүн одоо хороогоороо хилцээд асуудлаа шийдвэрлэх ёстой. Одоо шил 7 хүн орж ирээд яг хариуцлага хүлээсэн бол байхгүй юм шиг би буруу ойлгосон бол. Тэгэхээр хэрвээ тэр нь асуудлаа бол та үйл санаачлаад энэ бол одоо бид нар энэ дүрм журмаараа одоо байгаа хуулиараа ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй. Энийг чангаддаг. Хариуцлага тооцвол энийг явуулж болно те. Заавал ерөнхийлөгчөөс болооч. Хэрвээ нам дээр асуудал орж ирчихвэл хэрлэн гишүүн жилээ баасан жаргал гишүүн жилээ. Намын бүлгээс нам дээр гарсан шийдвэрийг намын бүх гишүүд дэмжих ёстой гэвэл эн чинь ерөөсөө ч ардчлал биш. Юу олон ургалч үзэл те ардчлал чөлөөт сонгол бүх юм байхгүй болж. Хэрвээ тэрийг заавал тийм 4 журмаараа шийдэх гэдэг бол намын сахилгаар та нар өөрсдөө ажиллаж чадахгүй л гэж харагч. Хэрлэн гишүүн нөгөө нэг хэрлэн гишүүний хэлж байгаагаар юмнуудыг ингэж хольж засгийн газрыг огцрууллаа гэж тэр чинь гишүүний ёс зүйн асуудал биш байхгүй докторгүй байдал гэдэг чинь. Тэгэхээр бол товчондоо бол юу гэж хэлэх гээд байна гэхээр ёс зүй гэдэг асуудлаар халахвчилж оруулж ирээд олон ургалч үзлээ. Чөлөөт байдлыг тэгээд гишүүнд одоо ард түмнээс олгосон чөлөөт мандатыг үгүй хийх оролдлого гэж харж байгаа учраас хамгийн гол эсрэгүүцэж байгаа үндэслэл нь бол энэ. За би энэ Амрагийн подкаст орохдоо уншиж өгч ирсэн номоо дахиад уншиж үзье. Би бас байнга уншаад байгаа надад. Зөв талархаж байна. Улсын эрх гэдэг нь. Энэ 112 жилийн өмнө 1914 онд нийслэл хүрээнд гарсан бүтээл. 112 жилийн өмнө. За энэ дээр улсын хурлын учир буюу одоогийн парламентыг юу гэж бичиж вэ гэж. За нэгэн зүйл гэж. Хурал дотор хэрүүл тэмцэл гарсан дээрээс хэн нэгэн хүмүүн дүрсгүй ажиллах зэргийн явдал гаргаваас гэж. Дүрсгүй ажиллаад нэгийгээ зодсон уу, дүрсгүй ажиллаад лайвыг хараад хэлсэн үү, хэрүүл хийсэн үү те. За хурлын дотор ийм явдал гаргаваас хурлын тэргүүлэгч тэрхүү гим гаргасан хүмүүнийг ятгах, зэмлэх хийгээд арга барваас хурлаас түр зайлуулах эрхвэ гэж. За гагцхүү зайлуулахаас өмнө хурлаар хэлэлцэн олонхын санал нэгдэж зайлуулсгаа хэмээвээс сая тэр хүмүүнийг гаргаж олно гэж. Өөрөөр хэлбэл энэ чинь зөвхөн гишүүний процессоос гадна тэр гишүүнийг яах нь олонхын саналаар зайлуул. Наацхан тийм ээ. Өөрөлдвөл намын бүлэг биш. Нэг дарааг биш тийм. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэхээр парламентын гишүүний бие даасан байдлыг бид нар 114 жилийн өмнө саналж. Яагаад тэгэхээр тэр хүн чинь эрх мэдэлтэй иргэн хэрлэн баасан жаргалын тухай биш. Баасан жаргалын төлөөлж байгаа иргэдийн тухай. Хэрлэн гишүүний төлөөлж байгаа иргэдийн эрхийг хамгаалж байгаа. Тэгэхээр товчхондоо бол тэр эрх нь бол иргэдийнхээ лууг үзүрт байх ёстой учраас тэр гишүүнийг ямар нэгэн шалтгаанаар эргүүлээд татчих вэ? Ямар нэгэн шалтгаанаар дарамтлах вэ те? Тэр өөрөөр хэлбэл энэ чинь яг зэвсэг байгаа байхгүй. Зөв ашиглавал зөв байж болно. Одоо та бүхэн зөв талын нэр чинь зөв ашиглавал нэрэж зөв юм шиг. Гэхдээ яг вэ гэхэлэр бид нар альва шийдвэрийг гаргахдаа ядаж хоёр төвшин боддог. Нэгдүгээрт энэ зөв ашиглагдвал ямар үр дүн. Хоёрдугаарт энийг буруугаар ашиглавал ямар хор хөнөөл гарч болох вэ? Одоо яг иргэн хүний хуваар, нам биш хүний хуваар харахад дээрэс нь парламентын институцийг одоо сүүлийн 5-6 жил бүтэн мониторинг хийгээд байнгын мэдээлэл цуглуулж байгаа үед хэлэхэд бол энэ бол буруугаар ашиглагдах асар өндөр эрсдэлтэй хөл. За тийм шалтгаанаар л одоо эсэргүүцээд байна. Болохгүй гэж үзэж байна тийм ээ. Нариндаа бол энд байгаа гишүүдийг хамгаалах гэдэг байгаа ш. Тэр гишүүдээр дамжиж хэрэгжиж байгаа тэр иргэдийн эрх шиг буюу парламентын тэр дархлаа, бие даасан байдал гэдэг чинь хүмүүсийн тухай ерөөсөө шүү. Дэг ёс түгээр дамжиж ирж байгаа бидний эрх мэдлийн асуудал. Тэгэхээр одоо нөгөө манайд эрүүл лог гэдэг зүйл нэлээд одоо хэцүү болцсон шиг л одоо надад санагдаж байна да. Тэгээд магадгүй би одоо бодож байгаа. Үнэхээр дэмжмээргүй байгаа зүйлээс дэмжихээс аргагүй нөхцөлд ордог байх те. Тэр их төвөгтэй байдал. Гэтэ үнэхээр эрүүл логикоор харах юм бол энэ зөв биш гэдгийг бид нар харах л штэ. Ямар эрсдүүд байгааг би харж байгаа гэж бодож байна. Хүн эрүүл логиклоо ингэж нөгөө хоорондоо ярилцж ш л хүрд юм бил ерөөсөө. Тэг мэдсээрэж энэ эсрэг байна гэдгийг бол би одоо үнэхээр тэг сүүлийн хэдэн жилийг харах юм бол хэн парламентын институцийг бэхжүүлэх гэж зорьсон бэ гэдгийг харъя.
Одоо би ч парламентыг бэхжүүлэх гэжээс Чингэлэг л асуудлууд ярьж штэ тэ. За ерөнхийлөгч жишээлбэл удаа дараа мэдгэхдээ парламентын одоо институт гэдэг бол манай тусгаар тогтнолын баталгаа. Одоо манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дээр ч байна тэ. Одоо гол бүх баримтчгүүд дээр маань. Тийм учраас би парламентыг бол одоо би таас ингээ хүчтэй басна гэж боддог. Ерөнхийлөгч зөндөө хэлж. Зөндөө хэлсэн. Тэрэнд нь би итгэмээр байна. Гэхдээ энэ мэт үйлдэлүүд нь бол тэнд итгэлийг сулруулж юм шулуу хэлэх. Сулруулж. Нөгөө төврөөр одоо ерөнхий сайд тасан оюун эрдэнэч байдаг юм уу те дор чанд одоо хүн намынхын бид нар парламентын институцийг бэхжүүлэх гэсэн гэж ярихад одоо миний хэл одоо инээд дургүй хоёр хүрч. Минийх ч гэсэн. 24 онд жишээлбэл парламентын институцийг бэхжүүлэх гэж ярьсан бол хизээч тийм үнэмлэхүй олонхын 94%-ийг хамарсан эвслийн засгийн газар байгуулахгүй. Яг үнэ. Тэгэхээр дор чанд ган төмөр оюун эрдэнэ тэр парламентын институцийг бэхжүүлэх гэж зорж ийсэн одоо тэрнийхээ төлөө ийм байдалд орж ийн гэж ярихасаа иччих ер нь зүгээр алга бол те ийм юм ярихасаа одоо бойл тэр хүн зүгээр ярмааргүй байгаа байхгүй. Тэр хүн яриад ирэхлээр айгу. Бүр одоо тийм бүр утгагүй болгоод байгаа. Зүгээр хоолгоо энэ те. Тэгэхээр тэр одоо тэрийг дэмжсэн одоо гişүүд үг дуурайг юм. Одоо парламентын институцийг бид нар бэхжүүлэх гэсэн гэж ярихасаа санаа зовох хэрэгтэй шулууханда. Парламентын институцийг бэхжүүлэхэд гарсан гол ахицууд гэвэл нэгдүгээр сонгуулийн тогтолцоог холимог болгосон юм бол үнэхээр мөн одоо та бүхэн бол тэрүүгээр орж ирсэн хүмүүс үү ч те. Үнэхээр мөн хоёрдугаарт юу байна гэхэлэр гишүүдийн тоог олон болгосон явдал мөн одоо тогтсон байсан системээр зарлж байгаа гэж тоог нэмэх цаг байсан. Одоо өнөөдөр зөндөө маргаан болж байгаа чинь энэ суур олдоо бол үүсэх шалтгаан бол болох ёсгүй. За энэ бол мэдээж маш олон тохирооны үндэстээр бий болсон. Сонгуулаас өмнө засгийн газар баг байгуулагдсан тохироо явцсан байна. Энд чинь өөрөө чөлөөт сонгуулийг үүсгэж байгаа нөгөө иргэдийн гол эрхийг булааж байгаа зүйл шүү дээ. Би одоо эрлэн гишүүнийг бол их сургуулийн профессор энэ талаар бол маш сайн мэдэх одоо тийм хүн гэж ойлгож байгаа. Яг нарийн сайн мэдэхгүй ч гэсэн. Тэгэхээр бол бид нар тэр суур эрх үнэт зүйл дээр бол бүгдээрээ л нэгдэж байгаа гэж бодож байна тийм. Тэгэхээр бол одоо би нөгөө эрүүл логикоор хандхад одоо туулын урдны замч гэдэг юм уу одоо энэ парламентын асуудал гэхэлэр бол бухимдч юм. Дургуцлаа одоо шулуу илэрхийлэхээс өөр аргагүй байдлаар орж байна тийм. Тэгэхээр ерөнхийлөгч үнэхээр парламентын институцийг бэхжүүлэе гэж боддог л энээсээ татах хэрэгтэй энэ хуулиа татах хэрэгтэй. Эрүүл нь татах хэрэгтэй. Тэгээд гишүүдээ болон одоо санаачлагч хүнхэн одоо нийгмийн дэмжлэг байгуул аянд явах хэрэгтэй тийм. Тэгэхээр ийм аюул эрсдэл учруулж болцсохгүй зүйлийг бол одоо дэмжих гээд байгааг бол бид нар одоо манай амар санаа сая нэг юм хэлэх гээдсэн. Юу хэлэх гэжсэн бэ? Сая нэг би юусаа ойлгосон уучлаарай таны яриан дээр. Одоо ингээд амар тодорхой хэлчихэд байхгүй юу? Гişүүд өөрсдөө хэлэлцээ. Таны хэлж байгаа зөв. Энэ сайн талч байгаа, эрсдэлтэй талч байгаа. Би ч гэсэн тэр эрсдэлтэй талыг ойлгож байгаа. Гэтэл гişүүдийг өөрсдөө хэлэлцээ. Та нар өөрсдөө энийг хэлцээд шийдвэрээ гаргах гэдэг ч байгаа байхгүй. Энэ хүн чинь санаачлаад тэгээ ард түмэн дэмжиж шин. Яг үндэ. Тэгээд өөртөө хэлцээд хуйлаа батлахгүй бол болоо гэж тэгж шин. Тэгээд тэрэн дээр нь ягаад зүгээр оруулж ирэл тэгвэл за окей үзэл баримтыг хэлцээ тэгээд ийм эрсдэл байна, ийм давуу тал байна, энэ дэр нь ингэгээд ягаад ярьчих болохгүй нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор зүгээр яг эсэргүүцэж байгаа хүн би өөрөө ч гэсэн бас сүүлийн 10 жилээр энэ ордонтой холилдол ажиллаа явж байна. Тэгж жагаад яг одоо өнгөрсөн 7 хоногийн чуулган дээр ихэд баасан жаргалч үг хэлж ийсэн. Одоо яг одоо манай манчин дотор нөгөө 53-15-гийн хуваагдсан байгаа шүү дээ. 15-ын гişүүд л суучаал ээлжлээд нэг юм ингээл яриад анаасаас нэг хэдэн хүмүүс яриад одоо чуулган бол яг үндэ тэгж явж ийсэн. Тэгэхээр 53-15 38 ч байсан ч одоо 53-15 гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яагаад зүгээр ингэж хилцэл явчих болохгүй байгаа юм бэ? Зүгээр ингэ хилцчихэл та. Таны хэлдгээр одоо чинь за ерөнхийлөгч хуйлаа татаад тэгэд хин энийг хилцэх юм гişүүдээс. Би ч санаачлаа. Буруу зүйлийг үл хин санаачлах ёсгүй байхгүй юу гэсэн. Би буруу зүйлийг санаачлах. Та хуулаа уншаагүй гэсэн болохоор би тантай юм ярихад айгу сонир байна та. Хуулаа уншсан бол жишээлбэл тэнд юу байна гэхээр та өөрөө уншаад ойлгохгүй байгаа. Ярихаар ингэ хоёр зүйлтэй л та. Одоо үндсэн зарчим тэнд тусгаснараа бол Монгол улсын их хурлын гишүүн гэдэг нэг л бүрийн эрхтэй статус. Тэнд жагсаалтын гишүүний эрх үүрэг, тойргийн гишүүний эрх үүрэг гэдэг ямар ч ойлголт байна. Наад хуулиа та харах юм бол үндсэн хуулийн зарчмыг шилжүүлсэн байна. Жагсаалтын гишүүнд хариуцлага тооцох эрхийг намын бүтцэд өгнө гэж байна. Харин тэрийг гишүүдэрээ хилцчихэл гэдэг. Энэ дээр би тодруулаад тээ. Жишээлбэл энэ бол одоо зарчимдаа нэгцээгүй л асуудал байхгүй. Тэр ер нь сая хэлж ин л да энэ хилцэх эсэх тухай маргааш санал хураана. За ингээд санал хураагаад дийлэх олонх одоо ер нь олонх нь ингээд дэмжчих юм л хилцээ цаашаа явна гэсэн үг. Хилцүүлгийн явцад одоо сайн өөрөө чи хэлж байгаагаар
одоо улсын хурлын гишүүн гэдэг бол 126 гишүүн чи тойргоос байна уу жагсаалтаас байна хамаахгүй ба та нар бүгдээрээ л адилхан мандаттай тий одоо ард түмнийг төлөөлөх эрхтэй юм гишүүд. Тэгэхээр ёс зүйн хариуцлагыг нь одоо хариуцлага тооцоход яагаад заавал тойргоос жагсаалтаас гэж ялгаад байгаа юм бэ? Жагсаалтын гишүүн ямар нэгэн ноцтой ёс зүйн зөрчил гаргалаа удаа дараа гаргалаа гэхэд эсвэл хуралдаа ирдгүү ч юм уу одоо тэр одоо нөгөө нэг биеэр саналаа өгдгүү ч юм уу за аль алиндийнх нь хамаатай энэ бол. Тэгэхээр ийм тохиолдол боллоо гэхэд ялангуяа жагсаалтаас сонгогдсон гишүүнд намын бүлэг юм уу эвслийн одоо төлөөлөн одоо эвслийн удирдлагаас санал болгоо. Тэ энэ хүн одоо ёс зүйн зөрчил гаргаад байна. Энэ хүн одоо энийг эргүүлэн татъя гэсэн саналаа улсын хурлын даргад хүргүүлээд тэгээ дараад нь тэндээсээ улсын хурлын гишүүдээр хилцүүлээд дийлэн холохын буюу 3-2-ын саналаар одоо ингээд буцаанд татдаг болёо гэсэн ийм зүйл орж ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол шууд нам очиод татж байгаа зүйл бол байхгүй байгаа юм. Нам яг тэр нэгдүгээрт энийг бид нэр бас бодох хэрэгтэй. А хоёрдугаарт нь одоо ингээ хилцье гэд ороод ирсэн байхад бид нар юу яаж болно шүү дээ. Энийг энэ дотор айгүйх олон засаж эргэж харах асуудлууд байгаа. Тухайлх юм бол одоо 30 удаа хуралд одоо 30 удаад ингээ хуралд суугаагүй бол гэж энэ одоо санал хураалтын 30% нь гэтэл бид нар чинь нэг өдөртэй басан жаргалаа айгүйх олон санал өгөх болдог шүү дээ тийм үү? Тэ нэг удаагийн хуралд нэг одоо төсөв батлаа хуйлмууллаа баталж ирсэн гэсэн юм. Төсөв өсвөр дээр чинь бол бид нар чинь зөндөө олон санал хураалгадаг шүү дээ. Тэгэхээр ч одоо лазар удирдуулаад тий одоо тэр чинь 30-аар тодорхой тоогоор хязгаарлал харах байхгүй л дээ. Тэгэл нэг өдөр байхгүй л тэр хүн бол асуудал өсгөл явчих واخ. Жишээний болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотор эргэж харж хянах, зохицуулах өөрийн чинь одоо болгоомжлоод байгаа тий энд ингээ хилмигдчихвээ, буруутчихвээ тэр нөхс хувийг нь хааж өгөх хэрэгтэй гэдвэл яа харахгүй тийм юмд бол байгаа. Харин зүгээр одоо ард түмний итгэлийг одоо аваад чи сонгогдсон бол чи нэг хариуцлагатайхан шиг нэг зөв сэтгэлээр нэг ажиллаатгаа чи зүв байх юм бол бид нар ингээд чиний ажил чинь зүв байх юм бол бид нар төрдөө итгэдэг болох гээд байна штэ гэл. Тэгэд энийг нэг жоохон зохицуулаад өгдөл гэж орж байгаа байхгүй. Зааж байгаа манайхаа нэг ийм байна. Бас нэг энэ яг хөө ингээд бид нар ингээд харахад нэг юм хууль яриад байгаа юм шиг үлээ цаанаа болвол нэг юм. Би бол жишээлбэл наар дургу. Ягаад гэвэл намайг дандаа гомог гэж хэлдэг. Тэ? За дээрэс нь би одоо оюутан дургу. Амар өсгөлөнд ч дургу. Тэ? Угаасаа ер нь тэр хүмүүст дургу. Дээрэс нь булган туяад бас дургу тий ягаад гэвэл тэр одоо үндсэн хуулийн цэцтэр шийдвэр нь гараад ингээд үндсэн хууль зөрчсөн ингээд дургу энэ дургуунууд байгаа тий тэгээд тэр хүмүүсийг амар баясгалан хин эдрийг заавал улсын хурлаас тий оюун эрдэмтнийг ялахын тулд ингээд заавал ингэж энэ бүхэл бүтэн системээс самарч ийж заавал тэр хүмүүсийнхаа ингэж яах шаардлага байсан юм уу гэдэг надад зүгээр тийм бодол төрсөн яг үнийг хэлэхэд тий эн чинь бид нар чинь ингээд эн чинь бид нар яг өмнөд хоёрхон эрх мэдлийн энэ тэнцэл дээр л ингээд Монгол улс ингээд дарангуул руу явчихгүй байж штэ яг хөө тэгээд би угаасаа тэднэрт дургу угаасаа оюун эрдэнэ зайлаасаа гэж боддог би амар баясгалан яваасаа гэж боддог тий булган туяаг би үндсэн хууль зөрчсөн гэж боддог гэхдээ энийг заавал яагаад юм дээрэс нь хэрвээ чи наараг сонгосон бол 4 жилийн турш тэр наараг сонгосныхоо зовлонг яагаад үүрж болохгүй юм бэ? Тэгээд тэр хүн чинь ойлгоно шүү дээ. За дахиад ийм новшин хүмүүсийг сонгож болохгүй юм байна шүү дээ. Тэгээд дараагийн сонгуулиар тэр хүн чинь ингээд нэг юм хариуцлагатай сонголт хийнэ шүү дээ. Ингээд тэр хариуцлагыг яагаад тэр иргэдтэл үлдээж болохгүй заавал нэг үндсэн хуулийн цэц ч юм уу намын дараах авах гэдэг. Би хоёрхан залтан дээр л имзэглэж байгаа. Нэг нь бол үндсэн хуулийн цэцээр одоо үндсэн хууль зөрчсөн тогтогдоод тэгээд шууд улсын хурлаар оруулаад эргүүлэн татах. Нөгөөх нь листэнд байгаа гишүүнийг нөгөө бусад залтыг нь бол би 2 гараар өргөд дэмжиж байгаа шүү зэ. Тэгээд яагаад сонгогчд тэр 4 жилийн турш ямар новшин хүн сонгосноо ойлгож болохгүй байгаа юм бэ гэдэг л нэг тийм асуулт байна л та. Тийм би ч гэсэн тэднэрт дургу шүү дээ. Би тэднийг би хоёулаа бүр чагсаал хийсэн шүү дээ. Тэр хүмүүс дургу гэхдээ дургу байлаа гэд яагаад заавал байшингаа шатаах шаардлагатай юм бэ л гэж бодоод байгаа юм. Яг нөгөө ардчлалын цаг мөн чанараа бид нэг хармаар байгаа юм. Тэнд одоо 100% таалагддаг бүх хүн одоо тэр дотор угаасаа орж ирэх боломж байхгүй. Зөрүүтэй санал бодлууд маш их гарна. Тэ? Одоо түрүүн 53.15 гэ бас бидний хувааж ах шиг байна. Би одоо энэ тоог анхудаахаас сонсч чинь.
таалагдахгүй, дэмжихгүй. Харин тийм байна арай. Би одоо л 53.15 гэж чиг одоо сонсож байна. Ортоор нэг ярьчлаа. Тэгээд гих мэтчлэн ингээд би ямар сандаа нөгөө олонх доторх цөөх гэж хэлээд тэгээд тэрнтэй холбоотой манай намын сахилгын хорооноос олонх доторх цөөнх гэж намыг хагалган муталгаж намын эв нэгдлийг алдагдууллаа гэдэг бичиг жишээ бүлэг дээр ирсэн мэсэн байхгүй. Одоо би болоод жишээ намын эв нэгдлийг бутлахын одоо буталгагч те сахилга батыг эвдэн сүтгэгч болж штэ. Гэхдээ бид нар ингээд яагаад цөөнхийн дуу хоолойг сонсож яагаад энэ асуудал байгаа бол тэрийг зөвшөөлцөж энэ асуудлыг яагаад ардчлалын зарчим гэдгийг бид нар яагаад ярьж чадах байгаа гэдэг чинь амар сонирн байгаа даа. Тийм. Заавал ингээл нэг заавал нэг 100% гэдэг юм дээр гарын зовлон болох гэж. Намын зовлонгоо. Та намраас хойш улсын зовлон, намын зовлонгоо улсын зовлон. Дээрээс нь одоо юу гэдгийг. Одоо дээрээс нь дахиад нэг сүрэг хүчний асуудал байна. Сүрэг хүчин жишээ сүрэг хүчин шиг бас баймаар байгаа байхгүй. Тэ? Тэгэл нэг төсөв хийлцэх болохоор тэнд очиад засгийн газар сайд нартаа нийлээл өөрийнхөө тойрог дээр замын төсөв тавиулчаал тэгэл ингээл лазер өдөрдүүлээд ийм гонхтой байж болохгүй үстэй. Юу юм бэ? Улаан ногоон лаз гэл гараа ичдэг төсөв юу ярьж байгаа тийм. Төсөв байнгын орооныхан тийм. Тэнгүүд нь бүгдээр улаан конопо дараал ногоон лаз өргөхөр ногоон конопо дараал тийм байж болохгүй. Улаан ногоон конопо байдаг. Тэрний цаана юу вэ гэвэл парламент өөрөө гишүүд өөрсдөө тийм парламентчиг байх. Хуулиа унших. Тэр боломж орон зайд тэлэх ёстой тухай байх ёстой болохоос биш. Улмал нэг юм гэдэг дүрмэнд баригдуулах гал сахилга бат, ёс зүйгээд хинч хэмжиж болохгүй. Хинч одоо юу гэдгийг ямар ч байдлаар сүбгэтив байдлаар дүгнэж болох тийм юм бүгдийг нь оруулах гэдэг байгаа байхгүй. Яг тэр нь өөрөө яг ямар хэрэгтэй юм бэ? За агуулга руу явуул те. Тэгээ би нөгөө процессыг бас бид ерөөсөө орхигдуулмаар байгаамаа. Ерөнхийлөгчийн хуулийг санаачлах гэдэг дээр нийгмийн том хилцүүлгүү цаашдаа ч гэсэн өрнөх байх. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүрээ хязгаар ямар хүрээ хязгаарнд хууль санаачлах юм болох юм уу болохгүй мүү гэдэг тухай ярих хэрэгтэй. Энэ бол аюул чухал сэдв болж байна. Засаглалын чухал сэдв. Тэрийг бол ярих хэрэгтэй. Аргаа ороод хөрх юмтай санаачилсан л гэж бодож байна. Яг хөө тэгээд одоо жишээ нь энэ дээр их хурлын шин дарагтаа бас их хурлын бямцагт даргын хувьд энэ асуудлыг үнэхээр парламентын нэр хүндийг өргөн нэр хүндийг өргөн парламентыг сахилга хаттай байлгахын тулд гишүүдэд ямар санал байна? Одоо энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаргаж нөгөө их хурлын тухай хууль, дэгийн тухай хуулийн дээр ажлын хэсэг гаргаж ин парламентын гишүүд саналаа өгөөрэй гэж жишээ нь бичиг ирсэн байсан. Тэрэн дээр би бас саналаа өгч байгаа. Тэгээ ингээд жишээ нь ингээд энийг бямцагт дарга өөрөө манлайлаад ажлын хэсэг гаргаад ийм ажлыг хийж болно ш. Ямар ч тийм орон зай байхгүй бүгдийн сайхан ингэж балбаж хаяал тэгээ зүгээр хилцгэлтэй хилчээ та нар өөрсдөө шийддэг гэж ингэж холигдож болохгүй байхгүй юу? Энд чинь ерөнхийлөгчийн эрх мэдэл хаана ах юм, парламентын эрх мэдэл хаана ах юм гэдэг засаглалын аюул чухал асуудал руу бид нар зүгээр л энийг ард түмэн таалагдаад байгаа учраас хилцэл та нар өөрсдөө шийдэлтэй гэдэг чинь өөрөө энэ хил хязгаарыг даваад байна. Энэ хил хязгаарыг олж харахгүй юм аа гэдэг. Асуулт байна. Нам дотроо тий одоо эн чинь ингээд нөгөө нам доторх асуудал болж штэ ингээд намаа аглан бутрахсан 9 шүд болгосон тий ийм нөхдүүд байгаад байна. Тэрийг заавал шууд улсын хурлаас нь биш нам дотроосоо хариуцлага тооцох боломж байдаг. Харин дөрөв би нөгөө таны нөгөө сайн ойлгохгүй нь гэж хэлсэн ч өдр байхгүй. Их хурлдах намын бүлэг гэдэг чинь тусдаа. За. Нам чинь болохоор удирдах зүйл баг хурлын гишүүд, их хурлын гишүүд гэдэг тусдаа субъектүүд ингээд явж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр арчлал гэд бид нар яриад штэ ингээд арчлалтай байгээд. Арчлал юм бол яагаад зүгээр хилэлцэж болохгүй юм бэ гэж байхгүй. Гишүүд хилэлцээд энэ хуулийг унгаж болно штэ. Саналаа оруулж болно штэ. Зүгээр ингээд орж ирэхэд нь ингээ хаалгаа хаачаад оруулахгүй гэдэг байгаа гэх юм. Оруулаад ингээд за чи яадын харъя чамаг ямар ингээд чамаас юм асууя чи хариул гэд ингээд зүгээр хилцэж болдгоо мөл гэдэг санаа шүү би. Би бол зүгээр одоо ерөнхийлөгчийг дэмжиж байгаа даа ч юм уу одоо нэг юм мэдхгүй байна. Таны би дэмжиж байгаа. Энд чинь ингээд хар тал бас байна. Сөрөг юм байна гэд та хэлсэн шүү дээ. Тэрийг ч би ойлгож байна. Гэхдээ зүгээр хилэлцээд ярилцаад энэ чинь дөндөл хуйлууд орж ирж байна шүү дээ. Хуйлууд орж ирээл унжил байдаг, босчл байдаг. Тэгэл зарим нь батлагддаг, зарим нь гэл хилцэгдэл явж дойдаг, хойшилжил байдаг. Зөндөөл юм байдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ хуулийнхаа хүрээнд зүгээр ингээд гişүүд ажиллаа хийгээд хилцэж болдгоо юм уу энэ чинь ер нь. Тэгээд тэр болохгүй байгаа залтуудын сайхан хасаад саналаа ураагаад энийг чинь дэмжихгүй гээд. Тэгээ энэ хууль гараад яг ерөнхийлөгч нэг юм амар энэ хуулиар ингэдэг болохгүй шүү дээ. Ээж энэ хүний чинь сонгуульд жилийн дараа дуусч байгаа. Энэ хүнд энийг ингээ батлуулаад ямар ч аргагүй. Зүгээр яг үнэнгээс аргаа бараад өөрхий за одоо ингээ даа гэж оруулж ирж байгаа ч юм билүү. Би мэдэхгүй байна. Тэгвэл
Яагаад хилцэж болохгүй байгаа юм? Зүгээр яагаад хилцэхгүйгээр хаалгаа хаачаад байгаа юм? Яагаад? Би ч хаалга хаагаагүй би ч гişүн биш шүү дээ. Хамгийн их мэдлгүй хүнээс хамгийн шийдэлтэй юм аа хамгийн их мэдлэлтэй хүнээс яагаад энийг та эсэргүүцээд энэ дээр би нэг юм хэлээ. Одоо тухайлах юм бол сая ингээ яран дотор би нийлүүлж байгаа дараа нь хэлээ. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах одоо эсвэл одоо парламентын гишүүнийг хөөх гэл одоо ингээд харилцаа энэ хоёр ялгаатай хоёр ойлголтууд байгаа л да. Тэгэхээр яг энэ бүрийн эрхийг дуусгар болох гэсэн үг шүү дээ. Нэгсэндээ хугацаанаас өмнө дуусгах асуудал. Энэ шийдвэрийг бол одоо ёс зүйтэй холбоотой зөрчил гаргахад энэ шийдвэрийг улсын хурлын гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр гаргаж байгаа. Тэрнээс шинд бол ерөнхийлөгч энийг тэгэрэй гэж байгаа юм бол нөлөөлөх боломж байхгүй шүү дээ. 84 гишүүн за энэ хүний одоо бүрийн эрхийг дуусгар болгоё гэд ингээд шийдэж явах юм бол тэгэл тэрүүгээр явна гэсэн үг. Тэгэхээр би энэ дээрээс 2-2 юм уу тий? 3-2-оор. Тэгэхээр энэ дээрээс чинь одоо энэ дээрээс юу хэлэх гээд байна гэхээр одоо ерөнхийлөгч одоо улсын хурлын гишүүдийг одоо гишүүдийн бүрийн эрхэд халтах гээд байгаа юм шиг улсын хурлын 126 гишүүнээс ингээд цөөлөх гээд байгаа юм шиг цөмлөх гээд байгаа юм шиг ингэж буруу ойлголт өгöd байгааг би бас гайхаад байгаа юм. Тэгээд ингээд нэг тодорхой нэг хэсэг хүмүүстэй хариуцлага тооцохын тулд өнөөдөр энэ хуулийг оруулж ирж гин гээд их чухал зүйлийг жижигхэн юмар үн цэнгүй болгоод байгаад би бас гайхаад байгаа юм. Тий. Энд би гайхаад байгаа. Их чухал зүйл ирж байна. Энэ чинь Монголын төрийн дархлааны тухай ярьж байна. Маргааш одоо бид нэр энэ Монголын төр бас өнгөтэй өөдтэй байх тухайд ярьж байхад яагаад жижигхэн 1-2-ын зэрэг хүнтэй хариуцлага тооцохын тухай энэ одоо энэ тэмээ ямаа шиг хоёр юмыг хооронд нь харьцуулж болж байгаа юм уу? Би бол тэгж бодож байна. Би юу гэж бодож байгаа илгүй. Ийм байна. Зөв бид нар сүүлийн одоо ингээд хоёр сонгуулийн циклийг парламентын гишүүдийн одоо үйл ажиллагаа, парламентын үйл ажиллагааг анзаарах юм бол парламентын институцийг нэг гадны нөлөөнөөс хамгаалах бол гайгүй юм байна гэж санагдсан надад. Хамгаалж болох юм. Хамгийн хэцүү нь парламент дотор сууж байгаа өөрсдөө төлөөллөөс хамгаалах хамгийн хэцүү юм. Хамгийн төвхтэй ер нь процесс нь арах юм. Тэгээ их хурл Монголын их хурл сайн ч вэ муу ч вэ яг дэг ёсынхоо дагуу хууль тогтоомжийн хуулийнхаа дагуу хуулиа оруулж ирээд их хурлын чуулгануудыг энэ тухай хуулийнхаа дагуу чуулгана ном ёсороо хийх юм бол Монголд элтэд хүний эрэхэд талтай эсвэл элтэд улс орны эрх шиг тохироосон хууль батлагдах тийм боломж бол маш бага юм бэл. Маш бага. А ямар тохиолдолд хортой юм гарч ийн гэхэлэр дүрм журмаа зөрчдөг буюу яаралтай горим гэж хаад болж байна. Хилцүүлэггүй баталт. Эсвэл тэр тагим дотор нөгөө хяналтын процесс хэрэгжүүлдэг сөрөг хүчин байхгүй юу? Засгийн газраас орж ирээд бүгд яраад гараа өргөд батлаад явуулдаг энэ процесс чинь Монголын парламентыг л үгүй хийж байгаа маа. Тэгэхээр бид нар юу вэ гэхэлэр парламентыг бэхжүүлнэ гэдэг үл нэг гишүүнийг бүрийн эрхтэй байлгах хэсэг тухайч номер 1 асуудал ш. Бид нар дэг ёсороо байх. Тэгээд сөрөг хүчинтэй үндсэн систем нь ажилдаг байх те. Энэ бол манай парламентын яг зөв. Тэнд эрүүл шүүмжүүд өгдөг. Өөрөөр хэлцүүлгийн дагуу бид энэ чинь одоо хэдий худалдагдсан гэдэг чинь хэвлэл мэдээллийг нь харна. Сөрөг хүчин нь харна, иргэний нийгэм нь харна, иргэдэн нь харна те. Тэгэхээр хилцүүлгийн процесс гэдэг бол өөрөө энэ парламентын амин жанр нэс. Тэгэхээр эрх баригчдыг би анзаарахад бол сүүлийн 10 жил өөрсдийн шүүмжилдэг хинч байхгүй хүчтүүрээд яваад одоо тэр нь ингээд дадал зуршил болцсон учраас өнөөдөр өөрсдийн эсрэг нэг үг гарахад тэрийг хүлцэн төвчж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Гөрлөл тийм нөхцөлд орсон. За нөгөөтэйгүр энэ бүхний суур болж яригдах зүйл бол энэ ерөөсөө улс төрийн намууд юм аа Монголд. Тэгэхээр бид нар хүссэн ч хүсээгүй чи намуудаар дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлнэ иргэд. Сонгуул намууд өрсөлдөнө. Тэгэхээр бидний эрх ашиг бол энэ намуудыг яаж сайжруулах вэ гэдэг рүү чиглэх шин. Одоо бол энэ хууль болоод одоо энэ хяналтын хорооны өмнө яриаг сонсоход бол ойрын үед бол сайжрахгүй л харагдчих. Нөхцөл байдал асуудалтай шандж байгааг нь харахад тий. Та их хэлсэн шүү дээ өөрөө тий хамгийн их сөрөг комент авдаг үзэн яддаг хүн гэдэг. Би тэгээ таны яриаг сонсоод яагаад гэдэг юм сая ойлгох. Би одоо таны ярьсан тэр юм чинь болоод таны байж байгаа. Би яриад болсон. Ярьцээ гэдэг. Би хэлэлцээ л да. Би та ярьсан ч одоо би яриа тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чинь гишүүн ёс зүгөө тэр дундаа чагсаалтын гишүүн авирлж ирэл тэр намын хариуцлага яагаад таанж ярихдаггүй тий. Тэнд хэн нэр дэвших хэрэг болгоч юу гэдэг асуудал. Хэн нэр дэвших болгоч. Наараа. Яаж нэр дэвшиж вэ? За Монгол ардын нам жишээлбэл дотоод ингээд хяналтын асуудал ярьж байгаа бол одоо хэрлэн гишүүнийг хэн дэвшүүлж вэ? Баасан жаргал гишүүнийг хэн дэвшүүлцэг? Нөгөө нэг асуудал гаргаад тоогдод байгаа хүмүүс хэн дэвшүүлцэг? Сая хэрлэн гишүүлж энэ засаг 3 их хурлын дараа солилоо 2 засаг огцорлоо. Би асууна. Хэн огцруулч вэ? Гайхаад энэ нэр устдаа гаргаж ирж бас болно шүү. Одоо манай бүгдийн бүртгэхэд одоо бүр ил гаргаад явдаг. Ерөөсөө ил байгаа шүү дээ. Хэн огцруулч вэ гэд харах юм бол уушлаарай.
өөрсдөө эхлээд институцийг бичвэл сайжруулах руу санаачлаг гарах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр өөрөлдвөл нэг институцийн ингээд хангалттай ажиллахгүй яг нэг ч институц шүү дээ. Ингээд улс төрийн намуудын хариуцлагын асуудал юм байгаагаас болоод бид нар систем буюу цаанаа нөгөө иргэдийн төлөөлөл болж байгуулж байгаа парламентаа ингээд гөвчгөж болохгүй байна. Одоо суурь шилтгаан нь бол тийм. Тэгэхээр бол энэ хуулийг бол ёс зүйн асуудал гэдэг маскаар алхавчилсан гишүүдийг багцлах одоо бие даасан хараат тус байдлыг нүгүйх юм эрсдэл бодтой байгаа учраас л эсэргүүцэж байна. Тэгээ Библийн нэг эрүүл ог гэж бодож. Тэгэхээр товчхондоо бол бид нэр дэг иш ороо хилцдэг, сөрөг хүчинтэй байдаг. Одоо Монгол ардын нам энийг хүлийн зөвшөөрөх ёстой болсон бахаа гэж би бодож байна. Би ардын нам доторгоо олон хуцсан бүгдээрээ би асуудалтай гэж бодож байна. Бүгдээрээ асуудалтай. Магадгүй хамгийн том асуудлуудыг асуудалтай. Тийм бүх асуудлуудыг гаргаж байгаа маш том бүлэглэл одоо бид нар тэр ньюслетер дээр ивцэн. Энэ одоо сая чи ардын нам 2 багтахтаа ингээд би энийг авлаачранд бодвол баахан хэвлэл шүү дээ. Хоёр эрдэнэ чирлээ, инх баяр чирлээ тэр энийг уулаа мэддэхгүй. Тэгээ одоо тийм хэрвээ бүгдийг нь үнэн гэж үзвэл Монгол ардын нам чинь хамгийн том гэмт бүлэглэл юм шүү гэж харж. Гэмт иргэн тэ. Тэгэхээр эн чин ардын нам бол сайжраасаа гэж хүсэж байна. Угаасаа ийм хариуцлагатай байх хэрэгтэй, сайжрах хэрэгтэй. Би ч гэсэн тийм учраас одоо энэ 114 жилийн өмнөх анхны мөр хөтөлбөрийн харуул тэрнээс муудсан байгаа байхгүй Монгол 100 жилийн өмнө. Одоо энэ Цэвэн гэж хүн Монгол ардын намын анхны мөр хөтөлбөр саналуудаа өгсөн. яг үнэ. Ирмэлцэх 10 зүйлийг гаргасан. Нарийнда Монгол улсыг хөгжүүлэх үнэнхээр их оронч үзлүүд тэнд харагддаг шүү. Ман би 100 жилийн тэмдэглэлд одоо би үзэл санаанд муудсан байх гэж харагддаг. Илүү аюултай болсон. Тэгэхээр ман сайжраасаа гэж бодож байна. Сайжрахын тулд яах вэ? Нэр дэвших процесс нь ил тод байх хэрэгтэй, хариуцлага байх хэрэгтэй. Хариуцлагын гэрээ байгуулсан гэдээ яриадсан шүү дээ. Тэр гэрээг нь хармаар байна. Хэрвээ байгаа бол тэр гэрээ нь ягаад ажиллахаа болцсон? Нам доторх хариуцлагын институц нь ягаад ажиллаж чадахгүй байгаа юм те? Ягаад тайлбаргүй логикгүй ингээд юм ил тод өшч оронгүй. Нөгөөх асуудал нь нам бол улс орныг өдөртөх хүмүүсийг бэлддэг институц. Маш чухал институц. Одоо энэ чинь надаас бусад Монгол ардын нам шүү дээ. Хөтлөгчөө ш тооцвол. Би ч гэсэн одоо анх 16 таа Монгол ардын намд хэлсэжсэн. Манай өө шууд намайг чигтэж аваачаад Ленин клубын доор шууд ингээд бяхаа хөдөлөө. Надаас бусад нь Монгол ардын намд хамаарахаас юмсан. Тэгэхээр юу гэж юм гэхээр та нар ярил гэдэг нь шүү дээ. Та нар Монгол улсад ямар лидерүүдийг бэлдэж өгөө гэдэг асуулт байна. Сүүлийн 10 жилд гарч ирсэн шинэ залуу лидерүүдийн оюун эрдэнэ байна. Улс орны маш олон жил удирдлаа. Одоо нийслэг удирч байгаа Нямбаатар нийслэлийн намын орон дээр. Та нар Монголд арчилсан улсыг удирдах тийм лидерүүдийг бэлдэж өгч чадваа гэж бид нар асуух хэрэгтэй. Тэгэхээр Монгол ардын нам бол энэ бодлогоодоос энэ улс орныг аятайхан байлгыг гэвэл жоохон хичээгээчээ гэж шаардж байна. Одоо аргаа баруул гуйж ин тэ. Тэгэхээр товчхондоо бол бид нар асуудлынхаа их усүрийг бол зөв газраас ирээд тэндээ шийдэх хэрэгтэй байгаа гэж бодож байна. Маш их үр дагавар гарсан хойно тэрийг ёс зүй гэдэг юм а хайрцаглах илүү эрсдэлтэй хөлбраа шийдэх бол би зөв биш ээ гэж бодож байна. Энэ бол иргэн үнэ судлаачийн хувьд хэлж байгаа л юм санаа санал байна. За юу яа. Та эхлээд тэгээ ерөнхийдөө манай цаг дуусчлаа. Тэгээд таны сүүлчийн үгийг сонсъё. Тэгээд манай хоёр манаас хэлээд дуусгах гэдэг. Яг улс төрийн нам өөрөө дотооддоо маш сайн ардчлалыг бэхжүүлэх хэрэгтэй. Намын нэр дэвшлийн процесс өөрөө маш тодорхой байх хэрэгтэй. Дүрм журамтай байх хэрэгтэй. Гол нийл тод байх хэрэгтэй гэдэг. За тэгээд тэр дундаа одоо энэ нөгөө жагсаалтын гишүүдийг хэрхэн нэр дэвшүүлэх вэ? Тойргийн гишүүдийг хэрхэн нэр дэвшүүлэх вэ? Тэрэнд нь эдийн засгийн хүчин зүйл хэрхэн нөлөөлөх вэ? Ямар шалгуурууд тавих вэ гэдэг өөрөө цэвэр дандаа улс төрийн намуудын өөрсдөө дотооддоо шийдэх асуудал. Мэд боловч нөгөө талдаа яг нөгөө ямар ч улс төрийн нам сонгуульд олон болох гэж орддог. Тэгэхээр нөгөө судалгаагаа хийгээл за энэ тойрог дээр энэ хүний танигдалт өндөр байна. Тийм учраас энэ хүнийг яа. Манай жагсаалт энэ жил энэ удаагийн сонгуул дээр жагсаалт ингэж гаруул жагсаалт бол дэмжигдэхээр байна ч гэдэг ингээд маш олон зүйлүүд тэрний цаанд бас судалгаанууд хийгдэж явдаг. Тэгээ энэ бүх зүйлүүдийг бид нар аягүй сайн бодож зарим нь одоо тодорхой хэмжээнд ил тод болох хэвээр юмудаа ил тод болгож явах хэвээр. Хоёрдугаар гэвэл яг нөгөө нэг юм зүйл байгаа. Одоо яг энэ нөгөө хуулийн төслөө бид нар эргэж энэ хуулийн төсөл рүүгээ орох юм бол миний тэр хэлээд байгаа тэр ерөнхийлөгчийн институцийн асуудал ерөнхийлөгч яах гэж намаасаа татгалцдаг. Тэгвэл яагаад ажлын албан тэр чигээрээ нам байгаад байгаа. Би бол аль нэг нам гэхээс илүү аль нэг одоо юу гэхээс илүү илүү нөгөө миний хуульч хүний байр суурь энэ дотор айгүйх гарч ирээд байдаг байхгүй нөгөө намын гэхээс илүү эв нэгдлийн бэлэгдэл болж энэ хүн нейтрал байгаа ч айл гэж энэ хүнийг
намаас нь татгалцаа. Тэгвэл ажлын алба тэр чигээрээ намынхан байвал энэ ч өөрөө нейтрал гэдэг хүчил санаа чинь нийцэх юм. Нөгөө ёс зүйч чинь нийцэх юм уу? Тэ? Энэ бол заавал хуулиар хүн нэг бүрийг бичих халахгүй шүү дээ. Чүүрэн үзүүлээрээ маш ойлгомжтой үзэл санаа байгаа хгүй. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүд дээрээ бид нар айгүй олон зүйлийг бас ярих, эргэж харах. Шаардлагатай бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг ч гэсэндээ хийх ёстой цаг нь бас юм байна л гэж харж байгаа. За Хэрлэн гишүүнээр яг дүгнүүлэл дуусгах байна. би одоо нэг л юм гайхаад байна. Яг одоо ингээд ярьж байгаа юм нь нөгөө дотоод байдал, гадаад байдал манд ямар зөрчилтэй гэдэг шиг юм яриад байгаа байхгүй. Ингээд арчлал хэрэгтэй мэрэгтэй гэдэг. Окей, арчлаар ингээд хилцээд бүгдөө юмнуудаа ярья гэх. Дээрээс нь одоо нөгөө 100 хэдэн жилийн өмнөх дэг ёс гэдэг ингээд байдаг. Тэнгүүд дэг ёс гэдэг чинь гол үнс нь ёс зүй шүү дээ. Ёс зүйгээ бүгдөө эрхэмлэн ойлгож ийж дараа нь дэг ёстой байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ бүгдийг ингээ оруулах гэхээр ёс зүй чинь чухал биш. Тэгтээ дэг ёстой бай гэдэг юм яриад байгаа ч юм шиг. Тэгснэ үгүй та нар хилцээч гэхээр үгүй бид нар хилцэхгүй тэгтээ арчлалтай баймаар байна ч гэж байгаа юм шиг. Ингээд бохоор би одоо ингээд нөгөө дотоод гадаад байдал яваг зөрчилтэй гэдэг шиг болчиход байна л да уучлаарай тэгтээ. Тэгээ одоо би дахиад хэлдэг юм байлээ. Зүгээр л энийг нь ярьчаад ингээд оруулж ирэл гişүүд хилцээчтэй. Тэгэл болоо шүү. Тэгэл хилцээл бүх эрхэнд гişүүдэд байгаа юм чинь. Парламент руу ерөнхийлөгч одоо орж ирээд гişүүдийн өмнөөсөө канопийн дарахгүй гişүүдийн өрөөндөө за 84 гişүүнийг дуудаж дарамтланч гэж одоо тэр хаач байх вэ. Тэгэхээр чи зүгээр л гişүүд өөрсдөө сайхан хоорондоо ярилцаал. Тэгэл нөгөө лаз өргөхөөр араас нь бичлэгийг хийгээл лайвдал тавьчихдаг юм чинь. Тийм үстэй. Тэгэхээр зүгээр л ярилцал та. Энд чинь л арчлаа шин. Тийм үстэй. Тэгэл ярилцал сайн муугаа яриад эн чинь тэртээ дөрөв хэвлэл мэдэл бүх юм харж байгаа юм чинь. Арчлаа бүгдөө мэдрээ л та. Тэгэл болоо шин. Хэрлэн гиш. Тэгэхээр тийм ингэж мэтгэлцээд, хилэлцээд олон талаас асуудлыг шүүн гэдэг бол бас хүмүүст өргөн мэдээлэл өгч чадж байгаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт орсонд баярлалаа. Тэгэхээр маш их баярлалаа. Парламентын дархлаа гэдэг бол миний бодлоор ердөөсөө тэр парламентыг бүрдүүлж байгаа улсын хурлын гишүүдийн ард түмний итгэлийг даах чадвар дээр тогтох ёстой. Итгэлийг даах. Юу гэж амлаж гарч ирсэн тий? Тэр одоо улс төрийнхаа намын лидер нь болоод хамгийн одоо сортоолог гэсэн хүмүүсийг ерөнхийдөө парламент дэлгээж байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн болгож явуулж байгаа. Тэгвэл тэр олон мянган гишүүдийнхээ итгэлийг нь дагаад ард түмнийхээ өмнө одоо амлсан амлалтаа биелүүлээд нэг хүн шиг байгаад тийм ээ. Ингэж чадах энэ чадвар дээр энэ итгэл даах чадвар дээр парламентын дархлаа орших болов. Тэгэхээр энэ итгэл даах чадвартай байгаад өгөөч та нар гэж та нар битгий одоо хурлаа таслаад битгий саналаа өгөхгүй яваад тэгээ битгий одоо ёс зүйн хим хэмжээг ингээд зөрчөөд яваад хариуцлагатай байгаад өгөөч гэсэн ийм л агуулгыг одоо илэрхийлсэн ийм хуулийн төсөл орж ирж байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр парламентын дархлаа бол мэдээч хэрэг олон улс төрийн намын төлөөлөл байх бол нэг хэрэг, сөрөг хүчин байх бол нэг хэрэг. Үүнээс гадна гишүүн бүрийн итгэл даах чадвар дээр л оршино гэж би бодож байна. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэг цаг гарan үргэлжлэлээ. Уг нь яг алей би хараад цаг гарan үргэлжилсэн байна. Цаг 11 минут. Тийм ээ. Цаг яг л цаг гарan үргэлжилсэн байна. Тэгээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ер нь тэгээд манай Монголд ингээд яг өдөөсөө хараад өөр байр суурьтай байгаа хүмүүс бие биентэйгээ өөрийнхөө үндэслэл аргументээ ярьдаг ийм соёл тогтоосоо. Тэ улсын хурал дээр л нэг ингээл нэг бие биен рүүгээ хараад ирвэл хэдэл ингээл юу яадаг ийм биш байгаасаа гэж бодож байна. Тэгээд бас манай хэрлэн гишүүнээс жоохон эмзэглэлсэн юм шиг үү тий. Чи нэг намын доторх зодон юм шиг л харчлаа. Энд чи энээс том яг үнэндээ иргэдэд яг тэгж л харагддаг. Одоо би чинь бас ч гэж ингээд мэдээлэлтэй ингээд юу яадаг хүний хувьд харахад зүгээр нэг хэдэн хүнтэй хариуцлага тооцохын тулд л ингээд нэг юм оруулж ирж байгаа хувь шиг харагдаад байгаа. Гэхдээ би ерөнхийлөгчийг ойлгож байгаа. Тинчэн ингээд доор нь ингээд нөгөө намынх нь ингээд зодтолдоод гисэн шийд болоод ингээд яагаад гэвэл нөгөө хүнд чинь бас хэцүү байдаг байлгүй дээ. За одоо энэ газ зохицуулчихил гэдэг л тийм юм явсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар ингээд одоохондоо нөгөө засаглалчин 3 хуваарлагдах хэвээр байтал яг миний одоо ингээд өнөөдөр харж байгаа 2 л засаглал байна. Тэгээд бид нар энийг бас
цаанаа зүгээр бодож явах хэрэгтэй болов уу? Ерөнхийлөгчтэй гурван засаглалтыг нь ордгоо шүү дээ. Аа ордгоо. Гэхдээ орцсон байгааг чи та бол мэдчихэж байгаа шүү дээ, Тий ууг нь тий. Шүүх гүйцэтгэх, хууль тогтоох гэж гурван засаглал байгаа. Тэгээд хоёр нь нэг дээр ингээ очсон. Тэгээд яг магадгүй зарим тохиолдолд заримдаа ингээ ерөнхий сайд нь амар хүчийг аваад ингээд дарангуулагч болох гэж байхад ерөнхийлөгчөнд буулгасан тохиолдлууд бас байдаг. А энийг бас үгүйсгэж болохгүй. Жишээ нь оюун эрдний кейс дээр гарсан те. Оюун эрдний кейс дээр гарсан. А тэгэхээр бид нар зүгээр энэ талаараа бас бодож үзээсэй. Тэгээд улсын хурлын гишүүд маань л одоо асуудлыг шийдэх нь байна. Тэгээд та хэд маань бас ухаантайхан шиг бацгаагаараа. За баярлалаа. За үзтэн